За тэгээд өнөөдөр энэ харамсалтай баярын өдөр аав ээжтэй бид бас гинтийн бэлэг сэтгэл зориг гэж бодсон. Миний аав ээж хоёр маань одоо өдний наслахтаа үр хүүхдүүдээ гайхамшигтай өсгөж хүмүүжүүлж сайн болгохын төлөө өдөр шөнөгүй нойр авахгүй хичээл зүтгэж ажилласан. Энэ хичээл зүтгэл гавьяагийн өндрөөр үнэлж бас Монгол улсын гавьяа тээвэрч гэдэг цол тэмдгээр ингээд аав маань чиглэсэн. За энэ цол тэмдгийн яг ч тал хувь нь бол манай Адам ээжийн хүч хөдөлгөөр байгаа гэдэг нь бас их таатай байна. Тэгээд одоо ажил хөдөлгөөр хийж болсон. Одоо сайхан амрах хэрэгтэй. Одоо үр хүүхдүүдтэй хурдуудаанаас ч олон жил харагдаж одоо үр хүүхдүүдийг баярлуулж яваарай гэдэг үр хүүхдүүдийн зүгээс аавда ээжтэй зориулаад машиныг сайжруулж автомашин бэлгэлж байгаа бас энэ баяртайгаа боолоход байгаа. Тэгээд автомашины бүр хатууж өгөө. Аав ээж хоёроо. Дан доронцоо штэ. Нууцс чинь хойно машин. Дан доронцоо юм. Экс доронцоо юм. Toyota ZX гэдэг энэ загварын машинаар ааваас аяат тэгнэдэж байна уу гэсэн. Ямар вондаг өгчөө вэ? Сайн сайхан дээ. 37 44 АВ гэдэг үг шиг шүү. Ачаахнаа миний өвөө баг тавих татаарай гэж хэлж байна. Өвөө утгагүй тавихнаас гарах баха. Энэ өдрөө ийм болчихж байна. За ингээд хөлсний дугаар авчаад энэ хатар багын найз хамбаагаас нас өндөр үзүүлгээр хэлж болсон байна. Багын найз гамбаа. Чанцал хоёр тэгээд Бочрогийн гэргээ, Сэршмагийн гэргээ хоёр байна. Онайс өндөр биш үү? Хамбаа тарахгүй штэ байж гэж бид гурыг штэ тэ буцаагаад ерөөсөө. Онайс мөр биш гэж нэ дундун чадахгүй штэ. Би чинийх тасчих өгөө энэ дээрс. Бид хэдийн зураг штэ дарч чадахгүй. Амчгүй. Өшөө хэдийн доо. Сэршмаг.